За тэгэхээр хамтын тэтгэврийг сая 500 төгрөг болгохыг дэмжиж байгаа. Гэхдээ 2024 онд батлагдсан одоо миний өргөн барьсан инфляцийн дагуу тэтгэврийг жил болгон нэмэх тухай энэ одоо хууль жавхлан сайдын бас дэмжлэгтэйгээр төсвийн хуулийн тусгагдаж ингэж явсан. Тэгэхээр жил болгон инфляцийн дагуу нэмэгдэж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ эх жилийн энэ жилийн инфляцийг 7% гэж тооцож байгаа юм байна. Тийм байхгүй шүү. Зөвхөн одоо мах гэхэд л бараг 80% өссөн байгаа шүү дээ. 80% өссөн байгаа. Бидний гол хэрэглээ. Тийм учраас энэ инфляцийг 7%-аар тооцож энэ ахмадын тэтгэврийг нэмэх тухай асуудал ирэх одоо оны төсөвдөр орж ирэхгүй шүү. Энэ дээр маш хариуцлагатай байна шүү. Энэ одоо за хариултаа дуусгая. Асуултаа дуусгач. Нэмэлт 1 минут. Түрүүчийн жилүүдэд 6% нэмэгдүүлэл ороод ирсэн. Яагаад гэвэл энэ жил инфляц 6% байна гэж худлаа хэлээл дандаа хоёр оронтой тоон руу орцсон явж байгаа шүү дээ. Тэгээ ард түмнээ ингэж хуурж, ахмадуудаа ингэж хуурж өрөөсө болохгүй. 10 хэдэн хувиар одоо хамгийн багадаа инфляц байх ёстой. Тэр 10 хэдэн хувиар заавал одоо 2027 оны төсөвдөр оруулж өгөх ёстой шүү. Энэ дээр Абикр сайд тодорхой одоо хариуцлагатай байна шүү. Ахмадуудыг хуурахгүй шүү. За, ерөнхийдөө хариулъя. За, энэ үнийн өсөлтөөс иргэдэд хамгаалах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. За, нийлүүлэлтийн гаралтай инфляц бол бид одоо үүн дээр авч хэрэгжүүлэх тодорхой одоо үйлдэлүүдийг хийе явж. Сая шатгууны үн, за одоо хүнсүүдийн аж ахуйн салбар дах тэр одоо шатгууны 100000 тонны нийлүүлэлтийн асуудлууд гэдэг тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Зүгээр эрэлтийн гаралтай инфляц бол харьцангуй эрсдэл бага баг. Энэ Монгол банкнаас явуулж байгаа мөнгөний бодлого их хатуу байна, үр орлогын харьцаа бас их хатуу байна. Ингээд явж байгаа учраас эрэлтийн гаралтай инфляц хэв тийм. Пүүжээ гишүүн тэр ер нь тэтгэвэр дээр 10% тэтгэвэр нэмэхэд манай 300 тэрбум төгрөг шүү дээ. Бараг 10% шүү дээ. Тэгэхээр тэтгэвэр нэмэх буюу ингээд жигд нэмэхээс илүүтэйгээр ихтгэл зүйн шийдэх. Ихтгэл зүйн шийдэхэд бараг 900 тэрбум багхгүй. Тэгэхээр нөгөө индексчүүлэлт нэмэх хуулиа хийгээд ихтгэл зүйрээ шийдээд урагшлахгүй бол бүгд жигд нэмнэ гэж бол шудраг бус тогтолцоо.